За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн хаялжтайгаар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ New Zealand гэдэг одоо Шинэ Зеландд манай хаял зохион байгуулдаг гэсэн тийм ээ. За энэ постерыг хийсэн байгаа. За энэ постэр бол ямар онцлогтой юм гэхээр ингээд Шинэ Зеландын туг барьсан энэ хүний энэ Шинэ Зеланд гэсэн бичгтэй цуг ингэж бэлэнд хийсэн байгаа, хольсон байгаа. За хоёр дахь нь болохоор сая би энэ Free Novel-ийн магныхаа сугийг хийсэн байгаа. Тэгээ тэрнийхээ одоо промошн буюу сурчлагын зориулж энэ юу хийсэн байгаа. Постэр хийсэн. За тэгээ энэ аягныхны оронд юу ч байж болно. Одоо өнөртэй ус ч юм уу тийм ээ. Эмэгтэйчүүдийн гоо сахны янз бүрийн юм тавиад бас иймэрхүү маягаар постэр хийж болох юм байлээ. За энийг хоёр янзаар хийсэн байгаа. За нэг нь болохоор энэ яг new шинэ гарч ирсэн гэсэн юм хайрталтай бичгтэй. За тэгээд яг ерөөхдөө бол төстэй ийм хоёр постэр байна. За эхлээд Шинэ Зеландынхаа юу руу оръё. За эхлээд хэдүүлээ бид нар текстээ бичнэ. За тэгээд текстээ бичгтээ болохоор би болохоор New Zealand гэдэг ингэ бичсэн байгаа. За тэгээд энийг би болохоор нэлээд юм зузаан фонт авсан. Антон гэсэн фонт ер нь их юм зузаан юм фонт байдаг. За тэгээд энийг мэдээж бид нар өнгийг ингээд цагаан өнгөтэй болгоно. Өнгийг солиод ингээд цагаан болгочих. За тэгээ эффект рүүгээ орж аваад энэ lift гэдэг энэ юуг авна. За тэгээ intensity-г нь бол нэлээд ингээд 100 хүртэл том яачих гэх юм бол энэ маань яг нь ийм одоо бичгтэй юу цагаанаар бичсэн юм хар сүдэртэй юм юу болох нь тийм ээ. За тэгээ энийг бид нар ингээд нэг юу яадаг штэ апплод даунлод хийж аваад буцааж оруулж идэг тийм ээ. За энийг бол бас өөр аргаар шийдсэн байгаа. Энэ нь болохоор энэ copy to clipboard гэдэг тийм ээ. Энэ луга ингээд хуулаад авчдаг юм байлээ. За тэгээ яг нь энэ дээр нэг copy гэж хуулагдчихлаа гэдэг чинь шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт энийг арилгаад баруун төвчөд дээр paste гэдэг тэгэнгүүт энэ маань ингээд гараад ирнэ гэсэн үг. За тэгээ энэ дээр нь би яг Шинэ Зеландын зураг хайсан байгаа. За энэ дээр нь Шинэ Зеландгийн хайсан даа. Тэгээ саяын тэр туг барьсан зургийг олсон юу зураг байна тийм ээ. За тэгээ энэ зураг энэ маань юм босоо энэ юу маань бас юм босоо байгаа. За тэгээ энэ хоёрыг бол blend хийнэ гэсэн. За тэгэхээр app руугаа очиж жоод бид нар энэ чинь blend image гэдэг байдаг шүү дээ тийм ээ. За тэрийг гаргаж ирнэ. За тэгээд энийгээ дараад за тэгээ энэ зураг бол яг нь доотлолт нь орох хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг нь bottom layer гэдэг дээр энийг оруулна. За энийг болохоор яг нь энэ top layer гэдэг дээр нь оруулна. За тэгэхээр яг нь холилдоод бол энэ хоёр маань нэг ийм зураг болж штэ тийм ээ. За тэгээд цэнхэр фондон дээр энэ нөгөө цагаанаар бичсэн юм сүйдэртэйгээ бол яг нь иймэрхүү эффект оруулж ингэж гарч ирж байна гэсэн. За хоёр дахь нь болохоор бид нар энэ байгаа. За энийгээ бол бид нар яаж хийх вэ гэхээр эхлээд бол shape руугаа очиж shape аавна. За shapes гэж ороод ийм нэг shape авчин. За тэгээ энэ маань яах вэ гэхээр энэнийх маань тал руу ингэж орсон байх хэвээр. За яг ингэ дээр нь талаар нь оруулаад за тэгээ энийхээ өнгөний болохоор би болохоор ийм нэг gradient би ийм холимог өнгө авсан байгаа. Биш энэ дээр очичоод юм холимог өнгө авсан байгаа. За энэ маань ийм улаантай шарт, оранжтай нэг иймэрхүү тийм ээ уусалттай өнгө байна. За энийгээ бид нар яг гээд хоёр болно гэсэн энийг. За тэгээ нөгөө талд нь энийг ингээд тавьчихна. За өшөө бас элемент рүүгээ очичоо бид ийм гурвалжин хэлбэртэй юу аавна. За энийгээ бол яг бид нар ямар ч арай өөр одоо тийм ээ өнгө сонгох хэрэгтэй. За энэ дээр бол хань улаан өнгө маань жоохон юу байна уу? Арай тод байна уугүй юу? За тэгвэл жоохон бараанд өнгө авчи. За энэ болохоор цайвартаад байна. За яг тэ. За тэгээ энийг бол бид нар яах вэ гэж доош нь ингэж хатчихад энэ яг энэ гурвалжин дээр нь ингэж за тэгээ хажуух ингэж болж байна. За нэг юм ингээ нэг булан гарах гэдэг байгаа байхгүй. За иймэрхүү булан гаргачих болж байна тийм ээ. За тэгээ дээр нь бид нар яах вэ гэхээр энэ бөөрхийн юг хийхин тулд эхлээд энэ юг аавна. За тэгээ энэ бөөрхийгөө бид нар ингээд зүүн болгоод за ингээд жоохон иймэрхүү болгочих болж байна. За тэгээ нэг энэ чинь тавьчихсан. За энийхээ өнгөний болохоор бид нар би болохоор ийм цайвар ийм юу өнгө авсан байгаа. За энэ нь бас жоохон холимог бол зүгээр юм байлээ. За тэгээ энийг энэ дээрээ бас дахиад дөрвөлжин өнгө авсан байгаа. Дөрвөлжин shape авсан байгаа. За энэ дээрээ очичоод нэг тавьчин. За тэгээ энэ маань
За тэгээ иймэрхүү. За энэхээ өнгийг бас яхна саяхан тэр ийм саарлаас авчих заяа. За тэгтээ яг энэхээ өнг нь бас их нь шүү дээ тийм ээ. Энийг 2 болгоод энэ дээрээ тавиад тэр би нөгөө дээрэс нь бол энэ одоо нөгөө аяга авчиж тавьсан байгаа бол яхна артлын арилгачин за ингээ эргүүлээд жоохон энэ дээр ингээ тавьчихна. За тэгээ яг жоохон том болгож болно, жижиг болгож болно. За энэ дээрээ бас бид шадоу оруулах хэрэгтэй. За энэ сүүдрийг бол энэний доор оруулсан дээр юм байна. Яа тэгэхээр тийм ээ энэ юу маань доороо бас сүүдэртэй байх хэрэгтэй. Ингэж энэ маань ингэ сүүдэрлэж харагдана. За энэ аягны хувьд бол яг хөө гэхээр арай жижигвтер сүүдэр авчи. Нэг юм шүү ч юм уу те. Яг энийг бас томруулж жижигрүүлж болно л доо. За тэгээ энэ маань яг хөө гэхээр аягныхаа доотлолт нь байх хэрэгтэй тийм ээ. Тэгжээж энэ маань сүүдэр энэ дээр ингэж гарч ирнэ гэсэн. За тэгээд энэ дээр бид нэр free novelty mark гэдэг тийм ээ энэ юуг нь тавьчихна. За энэ дэндүү бас жоох улаан байна уу та нарт жоохон цайвар шаруулгач. За энэ дээр free novelty mark гэсэн байгаа. За шүү юу байна. За ингээд нэг вебсайтын ингэж тавьсан байгаа ханаас авах юм бэ гэдэг юм тийм ээ. За мэдээж энэ дээр пост оруулахдаа бол мэдээж линк оруулж өгнө. За ингээд энэ маань бэлэн болж байна гэсэн. За энэ бол яг ерөөхдөө амархан байна тийм ээ. За нөгөөх нь болохоор бас төстэй бас адилхан юу аавна. Юм юу үсгэн за эхлээд нэг авчих тийм ээ. Тэнийг асгийн голын олоод жоохон ингэчих заяа. За тэгээд энийхээ өнгө нь болохоор өстө саяхан оранж өнгөийг авчих заяа. За тэгээд за энэ дээр бол ерөнхийдөө юу яасан нэг янзын өнгө авчихсан байсан. За энийгээ тэгээд яг нь дахиад бид нар хувлаад энэ дээр 2 болгоод эргүүлээд за тэгээ энийг бас яг дахиж яагаад энэ нөхнүүдийн бас ингэж бүгэлчих заяа. За энэ маань жоохон юм байл зүгээр энэ тэ нөгөө талаас жоохон ингэж харагдаад байна. За тэгээ энэ дээр бас яг гэхээр саяхан нөгөө нэг энэ бусад юмнууд энэ new гэсэн бичиг хоёр талд нь тавьж байгаа тийм ээ. За энэ new гэсэн бичиг тавихад бас жоохон төвхтөн байлаа. За яг хэвтэлээ үзье. За энэ дээр апруугаа очиж жоод энэ дээр юу гэж бичнэ гэхээр tab craft гэж ингэж чинь. За энийг оруулаад за тэгээд энэ дээр энэ дээр нь харах new гэдэг тийм ээ шинэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За энийг нэг 4 5 6 бичиж заяа. 6 удаа бичиж заяа. За тэгээд бид ямар юу гэдэг яах гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү болох гэж байгаа. За тэгвэл энэ маань ингээд ийм урт байгаа учраас бид нар reddit shape гэж орно. За тэгээд энэний дарчих заяа. Тэгэх юм бол энэ дээдлийн нянслахын доотлол нь яг зэрэг ингээд хоёр тийшээ яваад байдаг. Яг чигдэг яваад байна гэсэн үг. Одоо энэ нэг бодож нөгөө ясах юм байлаа. Энийг сонгохдоо нөгөө нэг энийг сонгочих заяа. Тэгэх юм бол ингээд бүтэн хар биш юм одоо хоол нөхтэй юм шиг тийм ээ юм юу болно. За тэг энийг ингээд add to design гэдэггүйт энэ маань яхна энэ дээр ингээд ороод ирдэг байна тийм ээ. За тэг энэ маань жоох ажиллагаатай учраас хэдүүлээ энэнийх нь 2 дахь юуг эндээс нь авчи. Саяхтаа яхаа edit хийгээд бас энэ дээр бас аваад ирнэ гэсэн. За тэгээ ингээд энийг ингэж оруулчаад за тэгээд энэ дээр бол яхаа гэхээр за энэ нас жоохон дээш нь болгоод ингэж жоох сонгочихвол бас болж байна. За тэгээд энэ дээрс нөгөө нэг энэ саяхаа хийсэн юмнуудыг авчи. За энийг тавьж хийгээд явах гэдэг юм байлээ. За юм байгаа. За энэ доотлол нь бол угаасаа байхгүйсэн тийм ээ. За энэ аяганых нь юуг бол яг хэдүүлээ юу ячи. Өөр аяга тавьчи.
За тэгээ энэ дээрээ бас яг юу ингэж тавьчихвал бас зүгээр байгаа. Ингээд black shadow гэдэг тийм ээ. Энд ч байх шиг байна black shadow гэдэг. За энэ дээрээсээ бид нэр аль нэг ингээд shadowтэй тийм ээ нэг юу ингэ сонгоч. За би энийг сонгочлоо. За энэ маань болохоор нэлийн уусалттай юу байгаа. Тийм учраас ингээд нэг жоохон энэ аян маань бас нэлийн тод энэ хоёр тал руугаа сүйдрэгсэн байх хэрэгтэй шүү дээ. Өргөсөө гэж үзэж байгаа шүү дээ тийм ээ. За энийг ингээд flip хийгээд ячи эргүүлчихье. За тэгээ яах нь ингээд ячин. За тэгээ яг тэгээ бусад юмнууд нь бол бид нар ингээд авчраа тавьчих шүү дээ. За энийг бол яах нь гэхээр өнгийн цагаан байвал зүгээр яа тэгэхээр юм сүдэртэй юм дээр бол тийм ээ. За энэ хонгийн бас яах нь цагаан болгоч. За тэгэх юм бол энэ маань ингээд энэ дотроос жоохон тодор шаргадчих сүдэртэй очиж. За ингээд яах нь хэдүүлээ юм 3 юмыг бол яах нь хийж сурлаа шүү дээ. Энэ хоёрыг бол ерөөхдөө янз бүрийн юм дээр бас ашиглаж болно, ямар ч юм тавьж болно. Шинээр бүтээгдэхүүн гарсан тохиолдолд яах нь энэ бас аюу зүгээр юм билэ. За ингээд энэ бичлэгэд бас баярлалаа. Баяр таа.